Тэгэл нэг удаа ингээл хоёр гараа ингэчээл амар бодоол гайхчаарч ирдээсэн. Ингээл амар ойлгож ирсэн. Яг нэг ганцаараа бэлдэж байгаа болохоор ингээд яг хөвгчлөлтэй байх нь амар хэцүү. Яг шалгалт үеийн 7 оны өмнө юм уу? Нэг хэлчихлээ. За талаалъя. Би энэ оны 8 дугаар сард левел өгсөн. 23 оны 8 дугаар сард тийм. 22 оны 11 сар. Левел 2 сая өгсөн тийм. Бас 11 сар. 11 сар шалтгаан хур буулгаж байгаа тийм. Одоо анх левел 1-ийг өгч гиснээс хойш бол 8 жил болж байна. Яг шалгалтаа өгч дууссанаас хойш 6 жил. Чартраа авснаас хойш 4 жил. Одоо бүртгэлтэй байгаа Монгол бүртгэлтэй хүмүүстэй бол 14 дээр листлэгдсэн байна. Тэр бас нэлээд хэм үе те топ 15. За Батлаатай топ 20 дээр байгаа чартер холдруудын нэг. 10 сэдвээс ялч өнөө Dota альтернатив 2 бол амар уншаад ойлгоход төвхтэй ойлгоод дараа нь тест хийх жоох төвхтэйс. Яг гэвэл нэг төр чинь онлайн асуулт амар ихтэй ингээд би ч уулын бодох юмдаа амар тэжгүй. Гэхдээ яг онлайн цэжлэх нь олонтой болохоор одоо альтернатив гэх чинь уулын эзлэгч юм баг штэ тий 180-аас яг 10 асуулт орж ирдэг. Гэхдээ 10-аас гэсэн яг онлайн өрөөнд толчхоор ингээд тэр чинь бодоод олчих болохгүй заавал цэжлэх хэрэгтэй. Тийм болохоор амар хэцүү санагдчихсан. Тэгвэл хамгийн амархан нь юу вэ? Хамгийн амарх нь надад этик юм бол этик санагдсан. Тодорхой хэдийн юмнууд ингээд зөрчил үүсгдэг гэдэг нь тодорхой. Тийм болохоор зүгээр тэр юмнуудыг ингээд олоод харчих юм бол зүгээр яг бонус анаа шилжсэн. За миний хувьд хамгийн төвөгтэй топик ethics буюу ёс зүй байсан. За ethics би албаар угаасаа төвөгтэй байна гэдгийг мэдээд үлдээж байгаа хамгийн сүүлд бэлтжижсэн. Бусад 9 топикоо дуусгачаад хамгийн сүүлд ethics руу орсон. За тэгээд номоо нэгээд унших гэж үзсэн. Яваагүй. Хэд оролдоод бууж өгсөн. Тэгээд за угаасаа уншаад ойлгож чадахгүй байна гэж шууд тест хийчихсэн. Тэгээд харанхуй тест хийгээл юу ч мэдэхгүй баахан дуудаал хариунууд нь уншаал. Тэгэл хэд гэж давтаж байгаа сүлд нэг тогтоож авч. Логик нь ойлгосон. Тийм. Тэгэхээр яг ethics тухайн үед бас англи хэлний маань чадвар өөрөө тийм сайн байгаагүйтэй холбоотой. Яг ингээд уншингууд бүрэн хүлээж авч өгөх юм болчихлоо. Тэр л хамгийн хэцүү байсан. За хамгийн амархан дүүл юу гэсэн бэ? За хамгийн амархан нь бол corporate finance гэсэн. Ерөнхийдөө бакалаврын өрөөнд үзсэн хичээлүүд бол маш их давхцал өндөртэй байсан. Тэр дундаас corporate finance бол хамгийн их давхцалтай. Дээрээс нь маш амархан гоё санагдчихсан. Ер нь ингээд CF level 1-ийг бэлтэж явах үед хамгийн тийм гайтай сэдв тий. Боор хүргэсэн тийм сэдв юу байсан? Fixed income. Level 1 дээр. За. Fixed айл нь. Тэр чигээрэл амар хэцүүсэн тий. Тийм хоёр даа. Баахан duration тооцсон. Тийм effective duration, ямар duration юу гэх юм. Тэгээд asset based security ороод ирэхээр бүр хамт орж байгаа тий. Тэгвэл хамгийн амархан нь юу гэсэн? Хамгийн амархан equity. Equity. FRA 2. Оюутан байхдаа хичээл дээр үзчихсэн сэдвүүдтэй жоохон дөхөн. Тэгээд ер нь жоохон нэг нааштай сэдвүүд байсан. Level 1 2 дээр бол харьцангуй гайгүй байсан. Level 1 дээр би чинь баг нийт хугацаагаа бодвол 10 сар орчим бэлтжижсэн. Өдөр болгон тогтмол цаг гаргаад ингээд бэлдээд яваад байсан учраас гайгүй. Level 2 дээр бас яг оюутан байх үеийн сүүлийн семестр хичээл аягүй цөөтэй. Тэгэнгүүт өдөр болгон өглөө 9-өөс 6 гэдэг цагийн хуваар тавьцаа. Тэр оронд л бэлдэнэ. Тэгээд дундуур нь хичээл байгаад хичээлдээ суучна. Хичээлгүй үедээ болох шалгалтандаа бэлддэг. Тэр гормоор яваад оройд нь амраад ингээд яваад байсан. Тэр хоёр дээр бол бас burn out хийсэн гайгүй ядраагүй байсан. За түүний дараа level 3 өгөх үед төгсөөд ажилд орсон байсан. Тэр үед бол жинхэнэ чаленжтай тулгарч ирсэн. Тэгэхээр level 3 дээр яг сүүлийн 1 сар бол бүр маш эрчимтэй бэлдсэн. Тэр үед за хоногийн 3 цаг 4 цагийн нойртой маш олон өдөр дараалж явах байсан.
би ялч нөө эдийн засаг мэргэжлэр сурч байгаа болохоор яг хичээл дээр economics-аас economics дээр level 1-ийн хүрээнд ерөөхдөө наад захын юмнууд гэдэг болохоор нэг хэмээр ашиглаагүй. Гэхдээ одоо нөө research challenge гэдэг тэмцээнд орж байгаа болохоор level 1 дээр үзсэн агуулгуудаас corporate equity, financial statement тиймэрхүү хичээлүүдийг бол ашиглаж байгаа. Миний ойлгосноор энэ жил research challenge бол голомт банк дээр хийж байгаа гэж ойлгосон. Ойрын үед гэх юм уу өнгөрсөн 7 хоногт гэх юм уу нэг тодорхой топик ашигласан гэвэл жишээ нь одоо нөгөө нэг equity гэдэг хэсэг дээр нөгөө хувьцааны үнийг яаж тодорхойлох вэ гэдэг нөгөө Gordon Selling загвар тэгээ PE multiplier тиймэрхүү юмнуудыг бол яг голомт дээр тооцож байсан. Тэгээ одоо Gordon загвар ашигласан гэхээр нөгөө дивиденд өгсөн өссөн гээл тэгэл нэг наад захын нэг тиймэрхүү энгийн загваруудыг туршиж үзсэн. Ер нь одоо тэрүүгээр туршсан үр дүн болон одоо хувьцааны үн хоёр хоорондоо их мэтлж байна. Ер нь бол мэтлэхгүй л. За нэлийн засварлах хэрэгтэй байна. Би ч яг нэг сургуулаа төгсөөд 11 сард үжиж байхгүй юу? 6 сард нэгтээд 11 сард үжижсэн. Тэгэхэд кандидат болсон. Тэгээ яг ер нь бол нэг 8-9 сард ажилд орё гэж бодож исэн. Level 1-ийн кандидат 11 сар чадaltaа өгч байгаа гэх тэнгууд давуу тал үүсчихсэн. Тэгэхээр миний бодлоор бол оюутнууд ингээд level 1-гээ давчаад ажлын газар очиж ялсан нөхөн бол амар том давуу талтай. Бараг амар олон газраас офер хүлээж авах. Яг нэг ганцаараа бэлдэж байгаа болохоор ингээд яг хөгжилтэй байх нь амар хэцүү. Тийм болохоор нэг тийм амар бол дурсан гэхээр юм бол байхгүй. Яг шалгалт үеийн 7 хоногийн өмнө юм уу? Нэг хэлчихсэн. За таалалсан. Энийг хэлж юу юм бэ зүгээр хэлчих штеп. Хүний нэр ус дурдахгүй. Хүний нэр ус дурдахгүй. Гэхдээ хүндээ хамаагүй. Этикийн асуудал орчих гээд байгаа юм. За тэгвэл яах вэ? За хөгжилтэй юм гэвэл level 3-т бэлдэж явах үед юм байна. Манай дүүрэн заяа гэдэг найз маань юм ойлгохтаа бас нэлийн дүрсэлж ярьж бодож иж ойлгодог. За тэгэнгүүт derivatives-ийн үнд цааснуудыг ойлгож байгаа. Тэгмээд үнд цаас маань дандаа хоёр талын хооронд counterpart гэрээнүүд хийгдэж байгаа. Тэр хоёрыг ойлгохтой ингээд дандаа хоёр гараараа дүрсэлдэг. За нэгдэл нь ингэж ийн гэдэг юм л та бодож байгаа. Нөгөөт нь ингэж ийн гэдэг. Тэгэл нэг удаа ингээд хоёр гараа ингэчээл амар бодоол гайх чарж ирж байснаа ингээд амар ойлгож ирсэн. Яг тухайн үед би ингээд бид нар энийхүү нэг юм том ширээ засцсан. Ингээд тойроос үз би эсрэгчлэн сууж ирсэн байхгүй. Тэгээ бид идбүүн инээд болж ирсэн. Чи бүр яг гараараа яриад ойлгоод байна тэгээд. Тэр аягүй хөвчлөлтэй байсан. Хамгийн чухал зөвлөгөө гэх юм бол миний бодлоор яг хичээлүүдээ ингээд зүгээр шалгалт авахгүй биш яг ойлгож суралцах хэрэгтэй байх гэж бодож байна. Угаасаа яг CFA шалгалт өгье гэдэг ингээд санхүүгийн талаар мэдээ гэж үрчирчээд нэг шалгалт авах гэдэг байгаа хитрхийх анхаарал хандуулахгүй мэдээж чухал л та. Гэхдээ гол нь яг ойлгоо дараагийн левелтэй бэлдээд явсан зүгээр. 300 цагийн зарцуулах хугацаа гэдэг нэг average өгсөн маш гэдэг хүмүүс. Тэгэхээр яг тэр цагаа ягштал ингээд суугаад өөртөө ажиллаад тэгээ дээрэс нь мэдээж яг оюутнуудад жоохон хүндэж магадгүй. Гол нь энэ чинь нэг хүний чаддгүй юм биш. Яг цагаа зарцуулаад ингээд суух юм бол хүн болгон чадах юм байна гэж бодож байна. Яг нэг өөрийгөө хуурахгүйгээр 300 цаг яг одоо тасралтгүй сууж чадах юм бол юу нь бол тэнцвэх хаа гэж бодож байна. За зөвлөгөө бол анханасаа маш сайн төлөвлөгөөтэй зорилготой орж ирээрэй. Яг юу руу орж байгаа вэ? Надаас хэр их одоо хугацаа санхүүгийн үед те хэр их нөөц шаардах вэ? Би хэдэн жилийг энэ зарцуулах вэ? Тэгээд эргээд би юу хүлээж байгаа, юу зорж байгаа вэ гэдгээ маш сайн ойлгож авах хэрэгтэй. Энэ бол нэг талаасаа хувь хүний хөрөнгө оруулалтын маш том шийдвэр байхгүй. Тэрийг их сайн бодолцох хэрэгтэй. Дээрэс нь яг үнэхээр шийдсэн бол өөртөө байгаа цаг хугацааг хайр найргуу зарцуулах хэрэгтэй. Яагаад гэвэл шалгалтанд бэлдэх үед бол цаг хугацааг үнэхээр их шаарддаг. Одоо шалгалтаа бэлдээд дуусж байгаа шалгалтаа өгөх гэж байгаа эсвэл дөнгөж өгсөний дараа хүмүүстэй уулзаад ер нь хамгийн түгээмэл ярьдаг зүйл бол цаг л гэдэг. Дахиад нэг жоохон бэлдэх хугацаа байсан бол илүү үе бараг хүн болгоё л гэдэг тийм. Бараг 99 сарын 9 тийм. Тэр залуучуудад өөрийнхөө үнд зөвлөгөөнөөс хуваалцаж бас туршлага хуваалцсан их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Баярлалаа. За.
бүх шалгалтууд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. Удахгүй бас level 2 өгөх бах. Тэр level 2-т нь өндөр амжилт хүсье. За баярлалаа.